Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. 1-р сувг телевизээс бэлтгэн хүргэдэг хүн чанар нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлгээрээ бид үргэлж гэгэн сайхан зүйлийг үзэгчтэй хуваалцсан, хэн нэгнийгээ баярлуулж, хэн нэгэндээ ариун сайхан гэгэн зүйлийг бэлэгдэхэд оршдгоо. Энэ ч утгаараа өнөөдрийнхөө нэвтрүүлгийн эрхэм хүндтэй зочдыг та бүхэнтэйгээс уулзах болсондоо туйлын таатай байна. Та нар маань бидний урилгыг хүлээн хүндэтгэн хүрэлцэн ирсэнд гүнээ талархаж байгаагаас илэрхийлье. Нэвтрүүлгийн эрхэм хүндтэй зочид Зурхаан ухааны доктор Пируусан мөн одоо Баянхонгор аймгийн 3 болог сумын одоо Хамламб Чулуунбат манай очирван цоожин сахиус төрөмс байгууллагын тэргүүн цэвэлмаа багш нар маань өргөдөө ирээд байна. Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа, сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. Та бүхэн манаас налгар сайхан намарцгааж байна уу? За өнөөдөр бас энэхүү бидний ярих гол зүйл гэвэл энэ эцэг өвгдөөс уламжлагдж ирсэн эд шид увдас за мөн одоо түүхийн одоо ариун олон түүхтэй монголчуудынхаа энэ гэгэн зүйлийг бас үзэгчтэй хуваалцсан түүх үлдээх одоо мөч ирж байгаад би их баяртай байна. Тэгээ өнөөдөр та нар маань бас телевиз үзэгчтэй халуун сайхан мэдлэгээ хүргэн бидний одоо бас үзэгчдийн маань зүсгтэн олны маань мэддэггүй, мэдхийг хүсдэг олон зүйлүүдийг ярих байхаа гэж бодож байна. Тэгэхээр манай Пирууз ахын маань хувьд гэвэл олон сайхан номыг туйравдаг, буддын шашныг судалдаг, мөн Зурхаан одоо зүйлийг судалдаг ийм хүн байгаа. Тэгэхээр Пирууз ахын маань хувьд халуун мэдлэгээ хүргэн телевиз үзэгчдэд зориулан энэ одоо буддын шашин, мөн одоо эд шид, увдас энэ олон зүйлийг бас ярьж өгөх нь байхаа гэж би бодож байна. Тэнгэр эцэгтэй, газар ихтэй монголчууд маань хизээнээс хойш цог золбоотой, хиймартай, тэнгэрлэг ийм ард түмэн гэдгийг бид бүгд мэдж байгаа. Тэгэхээр энэ монгол хүн болгонд дөөрийн гэсэн оюуны шидлэл байдаг гэж би боддог. Чухам түүнийг удам дамжиж ирсэн тэр сайхан эрдмэн яаж уламжлах вэ? Яаж хүмүүст хүргэх вэ? Яаж хөгжүүлэх вэ гэдэг юм. Тэг хүн ер нь ялваа хүн боддог шүү дээ. За өнөөдөр энэ миний ажил сайхан бүтнэ гэх нэг бие сайхан болоод эн чинь бол чамд танд ийм эд шид байгаа л гэсэн үг юм. Тэгээ би энийг ер нь боддог, судалдаг, судалгаагаар ч тийм байна. Эхлээд зүгээ их зүв тогтоох хэрэгтэй юм байна. Өрхийн тэргүүн хүний тухайд гэлгээд. Бүх өрхийн тэргүүнд одоогийн дараа миний хэлэх 3-4 зүйлийг мэдэж аваасаа гэж бодож. Зүг. За ингээд бар жилтэй хүн байлаа гэж бодъё. Бар жилтэй хүн байлаа. Бар жилэр нь хаана оршдгийг. Бар жилтэй хүний сүлд тэнгэр нь хаана байд. Эвээгч тэнгэр нь хаана байд юм бэ гэдгийг эхлээд мэдэх хэрэгтэй. Тэгээ бар жилвэл баруун зүгт байдаг. Ерөөсөө барын зүг гэдгийг явсаргаад барын зүг ус. Баруун зүгт байдаг. Жишээ нь дугуй тоотой цаг юм гэж үзэхэд тэр 9-ийн тоондоор бар байна. Тэрвэл бар жилтэй хүний сүлд тэнгэр юм. Тийшээ залбирах нь, даатгах нь, зүгэн гаргах нь. Бар жилтэй хүн морьтой, нохойтой ивэл гэдгийг мэднэ. Тэгээ морь жилийн оршиж байгаа ивэл морь жилийн оршиж байгаа зүгийг эвээгч тэнгэрийн зүг. За энэ бол 1-ийн тоондоор байна. 1-ийн тоондоор байна. Нохой 5-ийн тоондоор байна. Тэгээ 9, 1, 5-ийн тоодоо дугуй цаганда энэ бол чиний эвээгч сүлд тэнгэр, эвээгч тэнгэрүүдийн зүг юм. Хоймор гэж ярьдаг шүү дээ. Гэрийн хоймор. Хой гэдэг нь хонь, морь гэдэг нь морь, хонь морь хоёр хойно байгаа юм шүү л гэсэн дээдсээс өөр ингээд хилэнд хүрээд ирсэн. Өвөг дээдсийн сургаал өлгдөөд ирсэн юм байна. Энэ болгоноогоо мэдэж авбал энэ бурхны шавнар олон сайхан шидтэнгүүдийн хилж байгаа, зөвлөж байгаа, засж байгаа энэ зүйлд сэтгэлээрээ хандвал хүн бүхэнд тустай юм аа. За маш их баярлалаа. Тэгээд мэдээч хэрэг энэ олон эд шид увдас ийг бол юу гэж миний хувьд ойлгосон бэ гэвэл мэдээч хэрэг хүн болгон өөрийн гэсэн увдас эд шидтэй байна шүү дээ. Тэрийг нөгөө удмын за юу гэдгийг одоо хөгжүүлэх гэ таны саяны ярьсанчлан жишээлбэл одоо манай цэвэлмагшийн маань хувьд гэхээр та маань бас төрүүлж исэн гэсэн. Сайн байцгаана уу? Телевиз үзэж байгаа ард түмний энэ өдрийн мэнд хүргье. За би өнөөдөр одоо их баяртай байна. Одоо Баян 3 болгоос манай багш миний тодруулж гисэн багш ирсэн. Миний багшийг ер нь
хүн болгон харъя, үзье, ер нь үнэн юм уу, худлаа юм уу ингээд хойноос нь их мөрдөж хөөдөг. 2-3 сурвалжлагч яваад засан шуурганд төрөөд одоо очиж чадаагүй ирсэн тийм шийдтэй. За тийм манай багштай баярлалаа ирсэнд. За бариуз ах минь бас урилга минь аваад ирсэнд баярлалаа. За өнөөдөр тэгээ энэ төрийн дээд ийм сайхан хүмүүс ирж төмөн олон минь одоо бэлхэн баярлаж одоо Завхиус бурхтын одоо эд шидийг хүртэхээр ингээд синхэр дэлгэцнийхөө минь одоо хүлээн суугаахаа гэж бодож байна. За миний хувьд бол яг одоо би чойжин одоо багш минь тодруулаад одоо хэдийн одоо 20 жилийн ард гарчаад байна. За энэ Завхиус минь одоо энэ багш минь тодруулж гисэн Завхиус байна. За саяхан би энэ сэлмийг одоо 14 хоног юм зангидчлаа. За энэ одоо миний аавын сэлэм байна. Ингээмэрхүү зэмсгнүүд одоо чойжин ламын зэмсгнүүд нь одоо дандаа хутх мис одоо очир одоо жад ийм нод байдаг. Тэргээр одоо шид гүйлгэж хүмүүсийг одоо амьлуулах тий одоо хараа оруулах, хил оруулах, одоо суугаа хүнийг босгох ийм шиднүүдээр шидэлж явж байна. За энэ хооронд бол 20 жил гэдэг маш их олон урт одоо он жилүүд хөвөрсөн. Энэ хооронд зүдэрсэн ядарсан ч байлаа. Зав зүдэрч явлаа. Одоо юу гэдэг Завхиусныхан баянаар одоо бэлгэж баярлж явлаа. Одоо муухагаар хилүүлж явлаа. Сайн сайхнаар хилүүлж явлаа. Одоо олон зовлон туулж жаргалыг бас туулж ирлээ шүү дээ. Ер нь хүмүүс ингээд боддог штеп. Энэ одоо зарим нэг нь очиод идгээд илаашраад маш олон хүн ирүүлжээд баярлаа, талархаад одоо ерөөсөө сайн муугаас хавьгүй илүү гэхчээр маш олон хүмүүс одоо жишээлбэл бидэнд ханддаг. Тэгэхэд энийг одоо цаагаараа бас мэдэхгүй яаж энэ хүү одоо юу гэдгийг энэ Завхиусыг бий болгов, энэ хүн ямар эд шид гаргаад ирв, яаж одоо энэ бий болов гэд эргэлзээ төрдөг. Үүнийг бол одоо ер нь лам хүний хувьд, хам лам хүний хувьд өөрөө төрүүлж исэн хүний хувьд одоо юу гэж дүгнж цэгэнж одоо үзэгчтэй бас хэлж тайлбарлах бол үзэгч өмнөд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд өргөдөж ирсэн одоо урьсан шавьтай их баярлалаа. Тэгээд одоо ер нь тодруулж гисэн багш учраас энэ шавийг бас ингээд сайн сайхан яваад ард түмэнд тус хүргэж байгаад их баяртай байдаг. Ер нь бол яг манай нутгийн орон нутагт ч одоо Завхиусны орон гэдэг ер нь бол гурван булаг, баян булаг, хүрээ марал бол маш Завхиус их байдаг. Дээр үе одоо мундаг Завхиус их бүтээгдсэн тийм Завхиуснууд маш их байдаг. Тэрний л өвдсаар одоо энэ хүн бас эдийд ингээд тэрнийг оц жанлыг хүртэж ингэж одоо ийм ард түмэнд болон турцыг үлдэж ингэж явж байгаа юм шиг хүн байна. Тэгээ манай шавьчгч ер нь тэр өөрөө бас төрөл гасаг өндөртэй. Өөрийнх нь одоо тэр удам дамжсан. Тэн дээр одоо тэгээд хүний чинь нэг цаг хугацаа нь болоод ирэхээр зэрэг тэнийг цаанаас аян дан тэр бурхан Завхиус тэр ном судрынх нь өвд шаарддаг юм уу тийм нөхцөл бүрддэг гэж ойлгосон л доо. Тэгээд нэлээ орой болсон энэ өөрөө хүрээд ирсэн. Тэгсэн жилгөө та нэг уншаад өгөөч гэдэг ингээд нэг сонин болцсон. Гар хуруу нэг сонин болоод гараа. За би завчлахыг бодъё гэлжихгүй. Тэгээ орой бүр 12 болж яхад гэр бүлийнхэн хүрээдсэн. Та нэг уншаад ог гэх тэгээ очсон. Тэгээд ном уншаад байсан. Би нөгөө ном уншижсэн хүн чинь номонд улаараа заримдаа харж чадахгүй, заримдаа харж байгаа юм чи. Баг хөхтөн зүгээр ингээл өвлөж арлаа дээрээ царай амтсан гिचэн болцсон байсан нэг уншижсэн. Тэгээд уншижсэн чинь цүүлд нэг харсан хөхтөн тийм болцсон байнгут би гүчтэй юу болж байна? Энэ хүн ч гэсэн нийлээ сонирн болцсон байж байгаа юм. Гүнжтэй юу болж байдаг юм болоо гэсэн боддог гэдэг сонир. Тэгээд номоо ширээ уншаад дүүргэжсэн чинь дамар нэг сонирн боловчихгүй. Тэгсэн чинь нөө дамрыг ч одоо энэ давчных нарын тэр нөгөө уяан ингээд тасалцсан. Дээдлийнхэн сойлтон дээр ингээд санжигнаад байж байгаа юм. Тэгэхээр нөгөөдхийн засах гад ингэсэн чинь номоо уншаараа гэж хэлж байгаа юм чи. Хүчний харсан матсан сонирн болцсон хүчтэй яаж байгаа юм болоо гэж одоо. Тэгэл эргээл номоо уншаал, номоон дүүргээ сүүл рүү нилээн ширүүхэн дүүргээл дамраа ширүүхэн цохоод ингээд дүүргэсэн чинь сонирн дугаараа авчихсан чинь нөгөө ширэн цоо. Дамрын шир цоо авчихсан. Тэгээд намаа дүүргэсэн. Бүү намаа уншаарай л гэж байна. Бүү дамар ингэсэн гэсэн. Бүү ахаад уншаарай л гэнэ. Бүү би одоо ахиж яаж уншиход байна соорхоо дамарч. Тэгэл нэг ажсгаагаа хүртээгээд ингээл яасан чинь тэгэл үрд цайгаад гээгээ орлоо. Тэгээд арайч гайгүй сайхан тэдгээ сайхан болчихлоо. Тэгэл гараад би ажилдаараа нөгөө гандан дараа ирээл
Тэгээд хурал ном энэ өдөр гэж яаж хараа ажил ихтэй байдаг. Орой дүүрсээ хань нүүгээд голын цаана буучих гэнэ л гэдэг болсон. Тэгээд голын цаана бууцсан байна. Гэсэн чинь орой шүн болж байсан чинь тэнцээ нэг том гал боллоо шүү. Дөрөвцлээ л гээд гитэн. Яаж байгаа юм юу болоо гэдсэн. Өглөө мос одорсон чинь үнэндээ гэр орно байж л байна. Тэгээд маргааш нөгөө аймаг яваад ингээд ирсэн чинь нүгэж битсэн бас арангар. Тэгээ намар нь байжсэн чинь намар холбоон доор яваад орсон чинь манай холбооны айлын банд итгэхгүй юу. Та сонин дээр гарцсан байна гэдэг гэж байна. Уу ямар сонин дээр гэсэн хүмүүс сонин дээр гэдэг юм бэ. Хээрэн зэрэгэл би аваа дээр гэсэн чинь аваа дэрлээ хүмүүс сонин аваа гэсэн. Бичсэн байна зургаан тавиад. Ингээд амилгаа цагаан дээр хэмбэрэл баг гэд тодруулсан гээ бичиж. Яа намайг бичсэн тодруулж бичсэн гэ бичсэн байна. Сахиусны эзэн гэж байдаг юм шиг байлээ. Яг тэр сахиусны эзэн хүн гэж. Тэр бол цаанаас төрөл ганцыг заяагдсан тэрний эзэн гэсэн үг. Сахиусанд ойрхон хүн гэж байх шиг байна. Тэр нь болохоор зэрэг тэр ном судрын сайн уншаа бясалгаад ингээд байх юм бол сахиусыг бас барьж болох. Ерөөсөн чадахгүй авцтай хүн байна. Хичнээн хичээгээд барахгүй. Тийм юм байдгийн байна л гэж би ер нь бол өөрөө ойлгосон тийм юм билээ. Хүн чанар нэвтрүүлэг энэ удаагийн дугаараараа монголчууд бидний өв дээдсээс уламжлагдсан ирсэн итгэл үнэмшил, зүсэг бишрэлийн тухай ярилцахаар нэвтрүүлгийн зочдод авирлаа. Бид хэн нэгний шашин шүтэх, эс шүтэх эрхийг дүгнэх гэсэнгүй, харин та бидний амьдралд оршин байсаар ирсэн тэр зөв совин итгэл үнэмшил, гайхамшигтай гэмээр бодит үнний тухай ярилцахыг хичээсэн юм а. Нэвтрүүлгийн зочин Баянгар аймгийн 3 булаг сумын Хамблам Чулуунбат, түүний шав Чойжин лам Цэвэлманаар моддын шашин, Чойжин сахиусны шидийн тухай түүхээс хуваалцсан бол Зурхаан ухаан годгарыг зүгжигийн тухай Зурхаан ухааны доктор Үзмэрч Бирозангой сонирхолтой яриад илгэж үзэгч таны мэдлэгт нэмэр болох үз олон сайхан зүйлсийн тухай хөвөлдлөө. Жишээ нь Чойжин сахиус буулгадаг ламыг Чойжин лам гэж нэрлэдэг бөгөөд Чойжин лам нь болсон болоогүй элдв сүнсийг биедээ оруулах бус зөвхөн урхад сахиусуудыг оруулж чаддаг хүнийг хэлдэг байна. За хэрхэн үзэгчтэй нэвтрүүлэг үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрсээр байна. Тэгээд та нараараа ярьсан одоо энэ жишээд тэгээд энэ одоо судалсан энэ ном гэдэг маш гоё зүйлүүдийг яриад тэгээд нэвтрүүлгийн мань цаг бас баг хүрэлцэх гэдэг. Ер нь тэгээ юу гэдгийг цоорчин сахиус буулаа, эд шид буулаа гэхээр одоо нэгэн секундын дотор л энэ сэлмийг одоо тэр эд шидээр ингээд бүр энэ сэлэмчин бүр айгүй зузаан бидтэй. Тэгэхээр ерөөс 1 секундын дотроос ингээд мушкад ингээд чадчихээн гэж энэ чинь бас өвдөс. Дээрээс нь та манай одоо энэ цэлмагшийн маань хажууд яг тэр хүүхдийг одоо алгацсан, тэгээ толгойг нь алгацсан. За хүүхдийн одоо эмчлэгдээгөө одоо өнөөдөр өхөслөх ахлын одоо бүр сэхэнд багт ингээд сэргээсэн ингээд олон зүйлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр та энэ талаар бас нэг яг хажууд нь байсан хүний хувьд нэг ярьж өгөөч. Өвц эрдэнэ үзүүлсэн хүн яг тэр сахиус шүтэнэ буулгаж явахдаа бол тэр хүнээс гарамгүй авьяас эрдэм чадал бол хогцом гардаг. Тийм учраас хүнээс илүү тэр шид хүчийг үзүүлдэг. Сэлмиг. Тий. Одоо тий өвчтэй зовлонтой хүнийг бол алгадаад идгээчих. Одоо тэр маш их олон түүх манай нутагт болддог шүү дээ. Одоо тэгээд за энэ хүнийг одоо тэр хүүхэд алгадаж ингэж эдгэрүүлж яхад нь бол би номын уншиж дэрэгдэн байсангүй. Тэгээд ер нь хүүхэд алгадаж эдгээсээс гадна энэ сэлэм зангидах асуудал чинь бол эрдэм чадал эзэмссэн хүнд бол энэ сэлэм байтугай юм болно. Тий. Тэн дээр бол одоо бүр номын сайн сураад бүр ингэ бясалгалын сайн гэгээд гүйцээж чадах юм бол ер нь тэр арахгүй авьяас болгоныг гаргаж чадна. Тэрнээс одоо тэр хүн болгон тэр авьяас эрдэмийг гаргаж чадахгүй. Хамгийн гол нь тэр гансаг төрөл өндөртэй хүн энэ бурхны ном судар энэ авьяас эрдэмийг эзэмсэж явах юм бол эндээс л авьяас эрдэм гарна. Энд бол би итгэлтэй өс байдаг. За би одоо 20 жилд одоо энэ муу сайн ч гэсэн одоо хүмүүст одоо шидээн үзүүлж амьд хүнд тусалж байгаагийн хувьд энэний гүшүүл бол одоо миний багш одоо танай телевизийн одоо манай багш өөрж авчираад олон түмний одоо хүртэл болгож байгаад маш их баяртай байна. Миний багш бол одоо миний хамгийн үндэс гэрчлэх хүнгээ сууж байна. Баяртай байна. Учирван Чойжин одоо төрөмс байгуулгын маань тэргүүн цэлмагшийн маань хувьд гэвэл манай одоо бас нэвтрүүлэгтэй хамтарч олон одоо буйны ажлуудыг хийж ирсэн, хүнийг мөрөгөө чиглэсэн хүмүүнлэгийн ажлуудыг өвцөн завсан хин нэгэнд бас тусалж ирсэн. Энэ маань ямар учиртай вэ гэхээр мэдээж одоо зөвсгтэй олон маань энэ одоо эдгэрж илаашсныхаа
одоо хариуд гэдэг юм одоо хариуд михээгүү тус гэдэг шиг өглөг буйнаа хүртээдгээ энэ өглөг буйныг одоо бас хүмүүс маань буцаагаад нөгөө хүндээ ард түмэндээ зарцуулдаг ийм одоо гахалтай зүйлүүд мэдээж маш их хүмүүстэй сэтгэлд таалагддаг баг. Тэгэхээр энэ өглөг буян гэдгийг ер нь юу гэж ойлгох юм мэдээж гарын хоосон гарахгүй алгын дайшин харуулдаг. За бүр зарим газар ч юу гэдэг бусад бос оронд болоо бүр тарифтай манайд ч гэсэн гандан тэгшлийн хийдэд тарифтай үзэж хардаг шүү дээ. Тэгэхээр энэ өглөг буяныг бол юу гэж ойлгох юм бол хүмүүс маань одоо тэрийг хэр одоо зөвөр ойлгол чухал байдаг юм бол ямар нэгэн одоо сайн илүү ч гэсэн ганц нэг саар зүйл байдаг шүү дээ. Өөл ам гэхээр л одоо өглөг авдаг ч гэдэг юм уу. За үзмэрч хаач гэхээр л мөнгө авдаг ч гэдэг юм уу. Энэ дээр ер нь Баруун заахын маань ховд ямар байр суурьтай байдаг вэ? Хүнийг сайн байна уу гэдгүү сайн байна уу гэн штэ. Хүмүүст ингээ хадаг өгөхөд эргүүлээ заавал нэг хадаг барина штэ. Тэгэхээр түүнтэй нэгэн адил өглөг, өргөл, баярц гэж байгаа юм. Гэж дээрээс байсан. Тухайн хүн би одоо нэг багштаараа очлоо. Энэ жилийнхаа зурлага юмыг үзүүллээ. Тэгэхдээ багштаа очиход бурханд зултай очино. Давын өмнө багштаа хадаг барина. Тэгээд дээр үед бол холбоогоор хонь, азаргаар адуу 50-100 лангийн имбүү жишээ нь одоо насан дэтгэн буян заяаны зурлаг гаргахад бол 5 төрлийн мал, 3 бод баг жишээний иймэрхүү байж л дээ. Тэгэхээр одоо тийм юм үзүүлэхэд тэдэн төгрөгөө гэж хэлэх нь бас нэг эвгүй. Та одоо хэдээр үзэх үү? Одоо таалаараа болоо гэж бид нар тэгдэг. Тэгэхээр тэр үзүүлж байгаа хүн, ном уншуулж байгаа хүн өөрийнхөө сэтгэлээр өгөөд бүр нэг сэтгэл хансан өглөө өгөөд боломжоор гэж өгдөг. Бүр их олжтой өмөгтэй хүн бол гор гарганч гэж байдаг. Тэрийг багштаа одоо энэ иддээ шидтэй хүмүүстэй хүүхдэд бусад байгууллагуудад ингэж өгвөл тэр өгсөн буян чинь 10 дахиад эргээд ирдэг. Нэг ийм л юм л да. Өглөг гэдэг бол жинхэнэ сэтгэлээр өгөх ёстой. Тэр өглөг үржих ёстой. Танд үржих ёстой. Тухайн хүнд үржих ёстой. Тэр тухайн одоо зовсон, зүдэрсэн, ядарсан энэ хүмүүсийн замыг зааж өгөхөд тэр цагаан буян дэлгэрэх ёстой. Тэгээд Монгол хүмүүс амны бэлгээс аштын бэлэг гэдэг байдаг. Тэгэхээр аливаа бүхэн одоо ажлыг амжуулахад бай, өвчин зовлонгоос гарахад бай, хэрэг зоргийг бүтээхэд бай, дандаа цагаан сэтгэлээр явж амны бэлэгтэй байх ёстой юм шүү. Амны бэлэгтэй байвал аливаа бүхэн бүтнэ. Үзмэрч зурхаач, үздэг, хардаг одоо юм домч юм хүмүүсийг маань нэлээд одоо юу гэдгийг зарим үед бас шүүмжлэх хандлагатай байдаг шүү дээ. Энэ тал дээр таны бодол ямар байр суурьтай байдаг вэ? Гадна ер нь хүний авиас эрдэм гэж нэг юм байна. Гансаг төрөл гэж байна. Миний судалж үзснээр Библи өөрөө тэгж ойлгоод байна. Гансаг гэж юу хэлээд байна? Төрөл гэж юу хэлээд байна? Гансаг гэдэг одоо бид нар ярьдаг шүү дээ. Энэ манай аавын сүнс, энэ манай тэр ахын сүнс, ээжийн сүнс гэж яриад байдаг шүү дээ. За тэгэхээр нэг сүнс ирэх гээд байна. А энэ бол ямар хүний сүнс ирэх гэдгийг чинь гансаг. А төрөл гэдэг нь одоо ямар жилийн, ямар өдөр төрөв. А тэр нь төрөл. А энэ хоёр сайн юм нийцэх юм бол гансаг төрөл өндөртэй хүн болох нэ гэдгийг тодорхой болж байна. За тэгэхээр зэрэг тэрнээсээ шалтгаар тэр тухайн хүн нөгөө нэг одоо нэг ид шид өвдс гэж яриад шүү дээ. Ид шидийг бол хүн болгон үзүүлж чадахгүй. Хүссэн хүн болгон үзүүлж чадахгүй. А өвдсийг бол хүн олж авч болно шүү. Хичээгээ сурааж авах юм бол. А тэгэхээр зэрэг тэр гансаг төрөл өндөртэй хүн сан хичээх юм бол тэр өвдс эрдэм өвлөгдөх нэ. Нэс хүн болгон лам болоод юм уу хүн болгон ингэж хойжин болоод үзүүлээд байдаг гэд биш. За тэгэхээр зэрэг энэ манай шав бол ийм учиртай. Манай эдийн засгийн сахиусны орон гэж хэлсэн сайчуулж бас их байсан. Галсан жамц гэж мундаг хүн байсан. За тэр галсан жамц гэдэг хүний л одоо өвдс эрдэм энэ хүнд тэр чигээрээ шингэсэн хүн. Өвлөгдсөн гэсэн үг тэр аавынх нь. Манай сомлчод хамгийн том аваар болж исэн түүхтэй. Онгоц машаа 2 мөргөлдөж исэн. Тэрнээс хүний аим аварсан ийм түүхтэй хүн. Тэр гасан жамц гэдэг хүн. Лам хүн байгаа. Тэр манай тийм түүхтэй мундаг том лам нар их байсан. Дахиус болохоор зэрэг бурхны нэг төлөөлөл. Энд бурхан оршин. Тэр оршсон бурханыг энэ хүн бариад одоо тэр хүнд ач туцын дамжуулж ингэж хэлмэрчилж өгөх юм уу да. Одоо утсаар бол ингээ хүнтэй ирээд байгаатай адилхан утас гэсний үргийг гүйцэтгэж өгч байгаа гэсэн үг. Чойжин гэдэг чинь өөрөө биеэрээ бурхан болно гэсэн үг. А тэр бурхтын хамгийн жижигэн тэр хүнд ороод тэгээ тэр өөрөө чойжин тэр тухайн хүнд
ажил үүрэг гүйцэтгэж ирүүл сар бол өвчин зовлонгоос нь салгаж өгөх чойж гэдэг гэж байна. За сая бол манай өгш манай аавын тухай ярьлаа. Манай аав бол одоо Завхан аймгийн Ярган хүрээнд одоо 3 настай тодроод байж исэн гэж байна. 3 настай тодроо байж эсэргүүний үе болдгийг манай 10 настайд нь. Тэгээ Баян орон 3 болоо өөрийнхөө эд шид дээр тэр холдон уулс гол горхыг дамжиж ингэж орж ирсэн төвхтэй. Мундаг. Одоо ер нь одоо эсэргүүний үе одоо тэгээ шашныг хоригдсан үед эрдэм чадлаа гаргаж чадаагүй. Тийм чадал нь одоо надад ирчээд байгаа юм. Ахиндаа ирчээд байгаа юм. Би одоо бахархаж явдаг. Манай өгч гэсэн ер нь одоо мундаг чадaltaй. Одоо ер нь сэтгэл нэгүсгүй бурхны л хүн. Гэгэрсэн хүн. Гэ багштай бас баярлж явдаг хэлээд. Өдий зэргийн амьдралтай ийм нэр сүртэй дэлхийд дахинд гайхагдж байгаа нь аа болон багш юм гансаг өндөр сахиус номын одоо заяа юм аа гэж би бодож явж байгаа. Хүмүүс намайг яах вэ? Янз янзаар хилнэл үз. Би тэрнийг бол одоо гэгэрсэн хүний нүдээр одоо муу хэлбэл баярлал, сайн хэлбэл залбираа суусж яхаас өөр юм алгадаа. Нэвтрүүлэг үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрсээрээ нэвтрүүлгийн зочдын маань төлөөлөл Очирван Чожин Дөрмс байгууллагын тэргүүн Цэлмаа гишүүн маань зорж Архангай аймгаас бас хүрэлцэн ирсэн манай Наржмаа гишүүн манаас сэтгэлдээ хуваалцах гад ирсэн байна. Мөн одоо идэж илаашрсан хүмүүсийн маань төлөөлөл бас хүрэлцэн ирсэн байгаа. Мэдээж уулын мод урттай богинтой хүний амьдрал жаргал зовлон ээлжлэн байдаг. Энэ л харваад сайн муугаас хайгүй илүү байдаг. Гэсэн ч бас Цэлмаа гишүүн маань энэ хүн эдгээсэн, илаашруулсан, хүнийг амьлуулсан одоо үний юм уу худлаа юм уу гэд маш олон одоо бас хүмүүс эргэлзэж буй одоо бас сонсоод таныг одоо яг газар дээр нь байсан хүн гэдэг утгаар нь урьсан байгаа шүү. Та маань одоо яг газар дээр нь байсан юм уу? Мэдээж их хүн, ээж хүн, ийм сайхан өдий наслсан хүн бол мэдээж үзэгчтэй аливаа сайхан зүйлийг ярих байх гэж бодож штэ. Та бид тэгээ сайн явж ирөө. Сайн явж ирлээ. Би танай нэвтрүүлгийг хүлээн аваад энэ нэвтрүүлэгт ирнэ оролцъё. Энэ Чойжин Сахиус Очирван Сахиусныхан ид шидтэй энэ явдлыг олон түмэнд өөрийнхөө нүдээр үзсний хувьд энийг ер нь цааш нь хэлье. Тэрнийхээ дашрамд энэ Сахиус Очирван Сахиус Чойжин Сахиус энэ Цэлмаа багштан өргөж баярлж талархаж явдгаа илэрхийлье гэж бодож ирсэн. Оо ямар гоё. Тэгээ одоо энэ 2004 онд манай аймагт хүүхдийн больницад нэг манай хоёр найзын маань нэг зээ охин нь болохоорээс би энэ муудаад 28 хоногт одоо нас барчихлаа. Хүүхэд маань одоо ямар ч найдваргүй болчлоо. Тийм учраас одоо бид нар ингээд одоо эмч маань одоо ингээд хүүхэд найдваргүй болчлоо гэд ингээд одоо бид явах гэж байна. Гэр бүлээрээ одоо ингээд хэцүү юм болчлоо. Бид нарт ийм зовлон учирчлаа гэд ингээд би тэр үед эмнэлэгт хэвтчихсэн. Тэгсэн орж ирдэг юм аа. Тэгээ орж ирээд нөгөө имэн орж ирж байгаа байхгүй. Имэн болохоор Эрдэнэчимэг гэж манай нэг амт гөгшин байсан байхгүй юу тэр тухайн үедээ. Тэгээ одоо гөгшинч гэжтэй тэр үед залуу байжээ. Одоогоо сорилн жилийн юм. Тэгээд орж ирдгээ. Тэгээ орж ирээд одоо яах вэ хөө одоо нөгөө чамаа чиний нөгөө шүтээд байдаг чамд тус болсон нөгөө нэг лам тэр үед лам гэж ингэж яахгүй нөгөө тий тэр үед лам гэж ярьжсэн тий нөгөө лам ч одоо тус болчих юм биш байгаа чи нэг гуугаад ингээд хилээд хул яасан гэдэг хэвчээ өвцөн зовлон одоо яах вэ өвдөс имч гэдэг шүү тий тэгэл за ямар тааш байсан хоёлаа яваад орё ээжээ эмзэгт хэвтэж байгаамаа хоёлаа яваад орё гэд тэгээ би энэ дүү дээрээ одоо тэр үед би дүү гэдэг байсан. Одоо болохоор хүндлээд багш гэдэг болчиход байгаа. Тэгээ дүү дээрээ яваад дүү дээрээ дагуулад яваад орлоо. Энэний маань хүүхэд нь одоо энэ хүүхдийн больницад одоо ингээд ийм болчиход байна гинэ. Одоо найдваргүйгээд ингээд байна гинэ. Эднэр одоо ингээд уйлж унжаад ингээд байна. Нэг ороодохгүй юу ороодох нэг тусгалаадахгүй байгаа даа гэд ингээд өөрий чи ингээд байна намайг хилээд өгөөч гэж байна гэд ингээд ордог юм аа. Тэгсэн за ямар тааш байсан ороодохыг гэд ингээд яваад ордог их сонин шүү тэр. Их сонин түүх байгаа. Тэгээ яваад ордог. Яваад орсон чинь одоо тэр хүүхдийн сэхэнд нөгөө хүүхд чинь ингээд өнгөрцөн гэдэл ингээд л ээж нь эмээ өвөө ах дүүс нь цугалчихсан. Ингээд л байж чаддаг. Тэгээд одоо тэр үед манай аймгийн хүүхдийн больницын эмч Цэрэн Дулам гэж Цэрэн Дуламч үлээ Цэрэн Долгорч үлээ тийм эмч одоо тийм эмч ингээд нөгөө хүүхдийн чи одоо сторийн одоо хаагаад ингээд бичээд байж байхгүй юу.
Тэгсэн чинь л одоо энийг ингээд тий одоо өөд болчлоо гэл ингээд тэгээд энийг яваад орсон чинь нөгөө эмч маань мэдээч шүү дээ одоо хүүхэд ингээд ингэсэн байхад нэг хүн эдгэнээс амьлуулна гэд яваад орохоор чинь тэр эмч инээ нэг л тоомжргүй ингээд нэг л доогдсон маягтай ингээд хэвээ энэ хүн энийг одоо ингээд сэхэж чиг гэж одоо юу л байх вэ гэсэн бод ийм нүүрэн дээр нэг иймэрхүү юм идрээл ингээд байж идэгий. Тэгээ энэ мань ороод нөгөө хүүхдийг ингээд үзлээ. Тэгснээ за та нар жадам гэдэг судрыг маш хурдан хугацаанд ерөөсөө маш хурдан хугацаанд олж ирч чадах уу гэдэг ингээд өдөш шөнө болцсон байсан байхгүй юу. Тэгсэн чинь л өө чадна стодороо чадлагүй яах вэ гэдэг ингээд тухайн үед манай аймгийн засаг дарга байсан Батэрдэн гэж хүн байсан. Одоо тэр нөгөө өнгөрөөд байгаа жоохон хүүхдийн аавынх нь дүүн байхгүй юу. Тэгсэн чинь тэр Батэрдэн дарга маань өө чадна гэл ингээл явсан. Доор нөгөө судрыг чи олоод ирдэг юм аа. Тэгээ судар олоод ирсэн чинь энэ цэвэрмаа багш маань ингэдэг байхгүй юу. За би одоо энэ судрыг ингээд гарт бариад ингээд сэгсрээд ингээд энэ хуй салхи шиг ингээд л одоо гараас маань ингээд бүгд унах юм бол одоо хүүхдэд чинь тус болох магадлалтай. Сахиус бол надад тэгжэл одоо хэлж байна. Хэрв миний гарт ингээд үлдээд энэ ингээд хийсэж унахгүй байх юм бол одоо би тусуулж чадахгүй маа гэж сахиусан гэж хэллээ. Гэл ингээд л хэлдэг юм аа. Тэгэл ингээд бид нар ингээд цуг ингээд бөөгөлсөн бүгдээрээ орцсон байгаа ш нөгөөрөөнд. Тэгээд нөгөө судрыг чи энэ гартаа барьж байгаад ингээд сэгсэрсэн чи яг л салхилж байгаа юм шиг л ингээд ерөөсөө хуй салхи шиг л ингээд хуйлараад ингээд бүгд унчихсан. Нөгөөд тийм юу учиртай юм бэ? Юм учиртай байдаг юм байлээ. Тэгэл тэгсэн чинь нөгөөдүүлийг тэгээд хэлж байгаа. За ямар тааш байсан та хэд нэг жаахан тэр үед ч одоо тухайн үед нэг 11-2 цаг болцсон байсан байхаа шөнө. Тэгэл за та нар ингээд 4 цаг болтол өөрийн 4 цаг болтол хүлээдээ. Өөрийн 4 цагт хүүхэд чинь хэрв дугараад дуу орох юм бол энэ сахиус та нарт хүлээж авч яана, тусуулж яана гэсэн үг. Гэт тэгэхгүй бол одоо тэгэл одоо би ямар тааш байсан сахиусны ид шидэл энэ л байна гэд ингэж хэлдэг. Тэгэл би энэ өрөө рүүгээ орж байгаа би өрөөндөө ороод гівтчихэж байгаа эмнэлэгт байгаа хүмүүс чинь тэгсэн өглөө болсон чил миний мөрөн дээрээс ингээл татдгийг хүн тэгсэн чинь нөгөө имээ нөгөө миний найз хүүхэн Эрдэнэчимэг маань хүүшээ нөгөө намайг ноого гэдэг байхгүй нөгөө ахвалаад хүүш ноого нөгөө хүүхд ч уйлчлаа хөө гэтэл зүгээр л ингээл хоёр нүднээс нулимс тусцал өстө хүүшээ нөгөө хүүхд ч уйлчлаа гэл тэглээ. Тэгээд би энэний өрөөнд ороод хүйд өөхөө нөгөө хүүхд нь уйлцсан гинэ гэл инглээ. Тэгээд хоёулаа яваад орлоо. Яваад орсон чи нөгөө нэг мо ээж нь хөөрхөн амтны ялах амтан бас тэр үед чи анхныхын төрөлт байсан тэр хүүхдээ. Тэгсэн хүүхдээ гүхүүлсэн цугаараад уйлаад баярын нулимс унгаад ингээл ингэсэн нөгөө мемийн өгцөн сууж байгаа л. Тэгээ маргааш өглөө нь болсон чинь нөгөө эмнэлгийн манай аймгийнхан чи ерөөсө тэр аяарал тэр эмнэлгийнхан чинь шуугилдж байгаа юм чинь хөөш ингээд нэг хүн ингээд хүн амьлуулсан гэдэг тэр хүүхэд ингээд өнгөрчлөө гэсэн чи амилцсан гэж штэ гэл ингээд тэгэл манай нэгдсэн эмнэлгийн дарганд дэлгэр хангаа гэж эмч байсан. Тэгэл дэлгэр хангаа эмч тэгэл ерөөсө тэр эмнэлгийнхан чинь тэр аяараа шуугаал. Тэгэл энэ дүүгдэд маань уулзаал тэгээд уулзаал амьсан мөрөөр яриад байгаа шүү дээ. Тэгээд уулзаал тэгэл ерөөсөө тэрнээс эхлээд энэ ар хангайхан бүгдээрээ шүтдэг болсон доо. Тэгээд бүгдээрээ шүтдэг болсон. Хамгийн анхан болохоор надад тусуулсан юм нь болохоор би бас тэр үед хор тавдар гээд өрөөс нь зүүн бөөрөө ахуулчихсан. Тэгээд дараа нь баруун бөөрөнд маань үсэрхий дамжчихсан. Тэгээд нөгөөтг чи эмзэг эмчилгээ байхгүй танд одоо ямар тааш байсан хосоо эргэтэнгийн нэгийг авчихсан юм чинь нэгийг авцсан учраас одоо нэгийг таныг ямар авалтай нь биш ихээр эмчилгээ байхгүй. Хүүхд ямар тааш байсан одоо та яах вэ? Тань доонороо олоод бөөр шилжүүлэн сурах мэс засалд орох юм да гэдэг ихгүй юу. Тэгэхээр би хүүхдүүд яах вэ? Би шинжилгээ өгье гэл тэгж байгаа штэ ээжийг амьд авч явахын тулд тий. Тэгэхээр би яах ээж нь хэний та нарын хэнийг ирэмдэг болгоод би хэдэн жил амьд явна гэж ингэхийн үгүй яах юм гэл ингээл тэгэл би ч угаасаа нэг гачин юм сэтгэлийн хаттай ч юм уу тийм хүн шүү дээ өөрөө сонин. Тэгэл ээж нь өхгүй шүү дээ. Та нар юугээд ингээл айгаад байдгийг би өхгүй ээж нь өхгүй.
гэл ингэж хайртай тулаас жишээ нь байгаа юм уу? Тий. Тэгэл ингээд хидээд тэгж ятал тэр дотрын тасагт гэвтч манайхан л орж үзүүлгээл айгүй сайн гэдэл ингээд байхад та тэр юм дээр нэг ороод очивол яасыг гэл ингэдгийн. Тэгэхээр би яваал орлоо. За нэг их чинь ийм өвчтэй ингэсэн хүн байгаамаа гэл тэгсэн чинь намайг үзчихээ танаа гэрт яваад очие гэдгээ. Нэмлэгээс танаа гэрээ чинь нэг ороодохмоор байна гэчээ. Танаа гэрт яваад очие гэл тэгдгээ. Тэгэхээр би гэртээ дагуулад очлоо. Манайд ороод жаахан юм үзэл юм яриад ингээд суулаа. Тэгээд бид тэр чинь нөгөө эмнэлэг дээрээс гараад ирсэн хүн улс чинь эргээд эмнэлэг рүүгээ явна штэ. Явх болоод гартлаа, хоёулаа ингээд гарлаа. Энэ маань босолт алхаад ингээд гараад буцаад орлоо манайх руу. Тэгсэн манай гөгшнийг за аха та нэг ерөөсөө намайг нэг тоохгүй энэ одоо өстө юу дагуулаад тэр юу юм энэ гэрт ороод ирээд ингээд байгаа. Гэдэл ингээд нэг ийм л бодол танд байна. Би мэдчихэе. За яг хуу та энэ гэрийнхаа хүнийг идэгсэн цагт л та намайг шүтэх байх. Би энэ хүнд чинь тус болно би. Ямар тач байсан энэ таны хүнд тус болно би. Гэчээл гарлаа. Тэгэл би гэртээ эмнэлэг дээр очичоод тэгэл манай гөгшин орой нэрж байгаа юм чи надад балаа юм бэ чи яасан гачи тэгэж хэлсэн штэ чамайг юугээд тэгэж хүнийг тоомжргүй байдгийн. Тэгээ ер нь нэг жаахан тийм дугаа нэг тийм тоомжргүй юм шиг л хүн байхгүй хүнд ойлгох харахаар тэгсэн чинь би угаасаа тэгж л бодсон штэ юу юм дагуулж орж ирж байгаа гэж л бодсон. Угаасаа миний бодлыг л хэлнэлээ. Тэгэхгүй юу. Тэгэл би чинь гайгүй болж байгаа нэг 2-3 жил болж байгаа нөгөө эмчилгээгөөдөөс хүн чинь ерөөсөө нөгөө сахиусантаа залбираад л угаасаа эднийхээ салхаа байж байгаа юм би. Ерөөсөө сахиусныхаа аршааныг бүртэн тэгэл ерөөсөө байнга сахиусантаа залбираад л ингээд л бүр тэгэл яваадсаар байгаа. Би маань нэлээд бүр гайгүй болчихсон. Тэгээд нөгөө хавдар судлалын эмнэлэг дээр ирээд үзүүлдэг байхгүй юу би. Тэгсэн чинь хүй таны нөгөөх өсөрхий чинь гайгүй болоод энэ хавдар чинь жаахан барзаасан хэлбэрт орцсон байж штэ. Гэлэн гэдгээ. Тэгэл та ашгүйдээ та минь их чинь аль эмчилгээг хүн зарим хүн ингээд идэхийг хэлхэвдээ. Та одоо гайгүй болж байгаа юм байна гэл. Би чинь зүгээр баярлалаа. Тэгэл тэрнээс хойш бүгдээрээ ах дүүсээрээ нүнээ шүтэл одоо бүгд л ингээд шүтдэг болсон. Тэгэл одоо ерөөсөө байнгын холбоотой ирээл уулзаал тэгэл хоёулаа ингээд тэрж аваад би чи ингээд тэгэл ингээд шүтдэг тий. Ер нь тэгээ Монгол хүмүүс маань мэдээж өвдөд завхороо л аврал хайдаг штэ. Тэгээд жишээд одоо өвдөөс эцэг өвдөөс уламжлагдаж ирсэн тэр зүйл байдаг болол та нар маань баярлаж бас хариу талархал илэрхийлж энэ цэнгэр дэлгэцээ үзээс байгаа үзэгчтэй бас хуваалцж байгаа. Мэдээж олон сайн хүмүүс байдгийн хажуугаар үл ойлгох гэдэг юм уу ямар нэгэн буруу байдлаар юмыг бас ойлгодог гэж магадгүй тий. Тэгэх юм бол одоо ийм гоё бодит жишээг бол сонсоод үнэхээр бас бахархалтай санагдаж байна. Сэтгүүл зүйн салбар ч гэсэн мэдээллийг цаг тухайд нөхөргөх үүрэгтэй нэвтрүүлэг маань үнэн бодит байх тусмаа үзэгчд маань бас баярлаж байдаг. Тэгээ үнэхээр одоо энэ бодит зүйлийг яриулсандаа их баяртай байна. Та манай дарах ангаар байгаа замдаа сайн яваарэ. Миний урилгыг хүлээж авч одоо нэвтрүүлэгт маань цэнгэрлэгцээр одоо бас дамжуулж үнэн зүйлийг тодруулж өгсөнд маш их баярлалаа. Цэлмагш маань хавьд игэл даруух ингээл одоо юу гэдгийг нэг хүмүүс шиг нэг бэлэн цэцээ өгөхгүй дуугаа сууж идэг. Тэгэхээр магадгүй хүмүүс маань ямар өчтөн бол гэж боддог байж магадгүй шүү дээ. Тэгэхээр бас энэ таярыгаа дуудаж авчирч одоо богинохон одоо түүхийн үннийг бас үзэгчтэй хуваалцъя гэж бодсон. Өөрөө бас өөрийгөө танилцуулаад ямар одоо зүйл ямар одоо өвчнөөс салав энэ талаараа бас үзэгчтэй хуваалцгаа. За би одоо Улаанбаатар хотоос оролцож байна. Би багштаа болон Чойжин сахиустаа баярлж талархаж явдаг илэрхийлэх гэж ирсэн. Би болохоор 2021 оны 7 сарын 14-нд нэг тийм 2 м гарan угцсан нөхөр унчхаад тэгээд унаад би нуруугаа хугалцсан. Ээл 3 хугаралттай 3 сэртэнгний ясан хугарцсан 2 газар махан тасарцсан. Ингэж ирсэн. Тэгээд би эмнэлэгт хэвцсэн эмнэлэг хадна гэхээр би хадуулаагүй. Тэгээд хэртээ гараад байж байгаа нэг 27-8 хонсондоо тэгээд багштаараа атсан доо. Тэгээд багштаараа яваад атсан чи намайг ерөөсөн шууд ингээл заслаа хийгээл би шиг хачаацоо зүгээр энэ чанаас ингээ суг таягтай энэ талаасаа нэг дүүгээрээ сугдуулаад өвшүүлсэн тэгэл явж чадахгүй гიშгэж чадахгүй шул яваад атсан.
Тэгээд багш маань тэнцээ зөндөө олон улсууд заслан ном хийлгэхээ сууж байсан. Тэнд нь очиж суудсан. Тэгэл байж байсан чи заслаа яачаал. За тэр хөл мот өгөөдөр нуруу мотоо хүн бос гээл тэгж намайг. Тайгаа яриад ингээд дүүгээ хэлсэн үг тайггүй бас гэд. Тэгэхээр ингээд босоолгосон чи за гүй гээл тэгсэн намайг. Тэгэхээр би зүгээр тэн дээрээс гүүгээл нөгөө талын үзүүрт нь гүүгээл очсон. Нөгөө ерөөсөө босхгүй байсан. Ерөөсөө босхгүй нөгөө тайггүй явж чадахгүй ингээд гидэж чадахгүйсэн үн чинь. Тэгээд гүүгээл яваад очсон. Тэгсэн чинь за одоо наашир гээл за бүжгэл гээл намайг. Тэгээ гадаа нөгөө засал ном хийжсэн тэр сүүр өвдөс амралтны газар. Амралт сүлийн газар байдаг. Тий одоо тэрнийг яг ажиллуулах гээд нэгэл урд жил нь яаж ясал та. Тэгээ тэн чи очоо тэгэл би бүжиглээл тэгэл ингээл босоод ирсэн. Тэгээ би одоо маш их баярлж байна багштай баярлж явдаг шүү гэж хэлдгиймээр байна. Би одоо нуруугаа хугалчаад байж байгаа хүмүүс зөндөл юм ярьж байгаа юм чи 3 жил босдгоо юм уу? Тий наадах ч өстэй идэхгүй. Би одоо чамаас түрүүнд би 4 сард би машинаас амжиргаа цагаан дээрээс хөлөөрөө доошо бууцсан би. Тэгсэн чинь л одоо ингээд миний нуруу хадуулсан хэрнээ миний нуруу ерөөсө болохгүй байгаа ингээд надтай цог имлэг төвчээсэн мөнгөөр. Тэгээд би ч за би ч одоо 3 жил босхгүй юм байна да одоо яантаа л гэж бодчихсон чинь ерөөсө сарын дотор багштаар очиод ингээд хөлөөрөө босоод одоо өдөө зэрэгтэй явж байгаа одоо багштай маш их баярлж явж байгаа шүү багшаа гэж хэлмээр байна. Тэгээ яг хоо бид бүхэн одоо үргэлж тандаа хайртай шүү, чамдаа хайртай шүү, найс нөхд ичээ аавда хайртай шүү гэж нэг хэлдэггүй шүү дээ Монгол хүмүүс маань цэвэр ичимтгий. Тэгээд хоёр манаас зориод нэвтрүүлгийн маань хүндэтгээд яг үзэгч төмдөг энэ бодит зүйлийг хуваалцаж хагаад туйлын таатай байна. Гэгэн бүхнийг дотроос уудлах гэмээр ажил үйлсч бүтдэг амьдрал маань дээр үүдэг эрүүл саруул байдаг шүү дээ. Тэгэхээр би бидээ мухаа одоо буруу хэлэхгүй яг одоо бодит зүйлийг үзэгчтэйгээ хуваалцаж баярлаж талархснаа илэрхийлж авах нь хамгийн зөв гэж боддог. Тэгээ энэ хоёр одоо амжилуулаад эдгэрсэн хүмүүсээ хараад тань сайхан байдаг баг. Тэгэхээр манай Сүлмагш маань хол сэтгэлээ бас хуваалцах уу. За одоо тэгээд энэ Олс олоос зорж исэн Наршмагштай баярлалаа. Улаанбаатар хотоос ирсэн одоо Цэдадан баярлалаа. За ер нь тэгээд одоо олонний төмөнд үнэн бодит зүйлийг хүргэдэг сэтгүүлчтэй баярлалаа. Танаа телевизэд баярлалаа. Шашин зурхаа эд шийдгээд энэ бүхэнд итгэх нэгэн байхад эсэтгэж шүүмжлэх хэмж бас байдаг. Тухайлбал нэвтрүүлгийн зочин Цэвэлмаач хожинг өгөөсгөж суух хэсэг бүлгээс илүүтэй түүний шидийг хүртсэн олон зуун хүн түүнд талархаж явдаг байна. Бурхад сахиусныхаа шилээр хүмүүний сайн сайхны төлөө хийж байгаа үйлийг нь дээдэлж түүнийг шүтэн биширч аж амьдрал эрүүл мэндэд даатхан багшаа гэж хүнлэн дууддаг эрхэм болгож амьдрахын төлөөлөл чин сэтгэлийн үгээр бидэнд дайж мэдчилгээ дэвшүүлсэнийг төлөвлөе. Ах нуунаа миний бөөр өвдөөд тэгээд бүр эмчилгээгүйгээд тэмшил гантай болсон байсан. Тэгээд ламбо инээтрээр бол тухайн үед явж өвдүүлсэн юм байгаагүй юм бэлээ. Тэгээд манай суманд нэг үздэг, барьдаг хүн ирсэн гэж тэгээд нэг 14 хоногийн хугацаатай бариулсан гэж ярьдгийг. Тэгээд миний нүд рүү хараад бөөрийг маань илээд барьдаг байсан байхгүй юу. Тэгээд нэг хар батгах шиг юм шиг нэг тийм юм хар цэгийн юм шиг юм ингээд яг барьсан газруудаас нь ингээд хар цэгтэй юм шиг болоод тэр дотроос нь нэг шүүш шиг юм гардаг байсан. Тэгээ ямар нэгэн өвчин завьур бол тийм юм байхгүй. Миний нүд рүү харж барьдаг байсан. Тэгээд одоо ичдийн гэмэрч юм шиг тэрнээс хойш нэг эмчилгээгүй гэдэг байсан хүн одоо би тэгээд ингээд зүгээр болцсон ахиж дахихаан байсан. Ерөөсөө өвдөхөн байсан. Хүүхэд хүртэл гаргаж чадахгүйгээ намайг тэгдэг байсан. Бүрний өвчнөөс болоод одоо тэгээд зүгээр болоо хүүхэдтэй болоод бүрхэгттэй болоод ингээд ахиж өвдсөн юм байхгүй гэд явж байна. Багштаа үнэхээр их баярлж байгаа. Баярлж явдаг шүү багшаа таньда. Энэ хүнтэй таарад энэ хүнээр эмшлүүлээд энэ хүний өвдөс ямар байна гэдгийг биеэрээ үтсэн. Одоо тэгээд энэ багштай маш их баярлж явдаг. Манай дүү охин одоо ингээд 90 сар болсон. Бишээр ингээд үзэж яваа. Би тэд багштай маш их баярлж явдаг шүү гэж хэлээ да. Хэрэгтэй жаахан хүл өвдөд нэлээд өвдөж байгаа. 2 жил баг 2 жил өвдөж байгаа. Одоо бол зүгээр л таяхгүй яваад байж штэ. Тэ. Ястаа баярлалаа. Энэ шиг бурхан шиг хүмүүстээ олон байгаасаа л гэж хүсэж байна. Чойжин цэвэлмаагч дээр манай ээж очиж үзүүлдэг байсан. Тэгээ манай нөгөө дунд ихч маань биений удаад ерөөсөө ингээд босч чадахгүй. Тэгээ сургууль соёлдоо ч явж чадахгүй тийм
юу нь мэддэхгүй ханшин татрахгүй тийм хүн байсан. Тэгээд цаажин цэвлмагч дээр очиод энэ хүн чинь сахиустай юм байна гэд юу тадарсан байгаа. Тэгээд цэвлмагчийн заасан замаар яваад тэгээд одоо манай ихч сахиусаа аваад 4 жил болоод одоо айгүй сайхан өвдөх өвчнгөө гэд явж байгаа. Сургуулиасаа илүү төгссөн, ажилд орсон. Манай гэр бүлийнхэн айгүй амьдрал дээшлээд айгүй сайхан болж байгаа. Өнөөдөр заслаа хийлгэж байна. Тэгээд бас ингээд заслаа хийлгэчээд би хөнгөрөөд ингээ айгүй гоё болоод ирж байна. Танд маш их баярлалаа. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгээрээ бид бүхэн багч олонсын шашны тухай тийм ээ тэр дундаа эцэг өвгдөөс уламжлагдаж ирсэн эд шид увдсын тухай мөн одоо энийг зурхайн тухай судлаж одоо шинжлэх ухааны үндсэн дээр судалж одоо ирсэн манай доктор, өзмөрч доктор Бариусан ахыхаан бол гоё сайхан тэр түүхүүдийг бас үзэгч манд багч гэсэн өөртөө шингээж авсан байх гэж бодож байна. За би одоо энэ 20 жилийн өмнөд муу сайн хэлүүлж өдөө хүртэл одоо энэ шид өвчсийг эзэмсэж үний юм а гэж батлах гэж ирсэн багштаа баярлалаа. За зурхаа ухааны доктор Бариусан ахтаа баярлалаа. Танай телевизэн хамт олонд баярлалаа. Монголын ард түмэнд бүгдэнд баярлалаа. За ингээ эрдэм чадлах эзэмсэж байна. Ард түмэндээ тус хөргөж явдаг шавьтай их баярлж байна. Тэгээд танай телевизийн хамт олон ч гэсэн бас урьж оролцуулсанд баярлалаа, талархлаа. За тэглгүй яхаа маш их баярлалаа. Би биэндээ одоо урмын сайхан үгийг хэлж таньда хайртай шүү, багштай хайртай шүү, жаа авта ах トゥ дэ хайртай шүү гэж энэ сайхан үгүүдийг бас Монгол түмэнд үргэлж хэлж байгаасай гэж боддог. Тэгээ хүн чанар гэж хоёрхоо үгийг та бүхэн маань өөрөө өөрсдийнхаараа нэг тодорхойлж өгөхгүй юу? Хүн чанар гэж одоо Монгол хүнд байх ёстой цуснд нь шингэсэн юм ариун зүйл шүү дээ, тийм ээ? Хүмүүн чанар гэдэг бол киний чимэр күнээрээ ир хүн шиг өөрийн гэсэн зоригтой сэтгэл хангалуун байгаадаа сэтгэл хангалуун их орондоо сэтгэл хангалуун хайны жилдээ хангалуун эрдэм мэдлэгдээ хангалуун олох олзондоо хангалуун байхыг би хүн чанар гэж бодож байгаа. Тэр хүн чанар гэдэг бол хүнийг нэх бүхдийг хайрлах, өөрийгөө хайрлах, ханаа хайрлах, бүгдийг хайрлахын одоо үндсэн дэвсгэр юм аа гэж ингэж бодож байна. За хүн чанар гэдэг бол ер нь хань нийжил үр хүүхэд орчин тойрны амар амгалан байлгаж хүмүүст одоо сэтгэл гаргаж одоо сайн сайхныг түгээхийг л хүн чанар гинэ. За хүн чанар болоод Дундуур нь оруулах. ядарсан зүдэрсэн нэгэндээ туслах өрөвчнийжин сэтгэлтэй байхыг бол би хүн чанар гэж ойлгодог. Ер нь буйны улсууд бол хүн чанараар маш их одоо өндөр гэж ойлгож явдаг. Тэгээ ер нь Монголын ард түмэн бол бас тэр хүн чанараараа бол арай энэ дэлхийн орнууд дотор бол арай илүү гэж би бол өвдөө ойлгож байна. За нэвтрүүлэгт оролцож оролцсон та нартай маш их баярлалаа. Өнөөдөр бас номын цагаан буян ивээсэн юм сайхан өдөр байгаа. Манай Бариусан ахын маань ховд гэвэл бас энэ Богд хаан гэдэг энэ сайхан номыг бол одоо гаргаж үзэгчдийн хүртэл олгож байгаа. Энд бол одоо 34 хаан, 8 одоо богдын түүх, мөн одоо аялгуул сайхан дуу гэд маш олон зүйлүүд байгаа. Манай багш маань бол Бариусан ахын маань ховд гэвэл зөвхөн одоо энэ одоо аргын тоолол зурхаач судалгаас гадна ном бичдэг, хүүхдийн бүр ном бичдэг, ийм гоё хүүхдийн ном бичнэ, Богд хааны ном гэдэг ийм гоё номын одоо цагаан буян ивээсэн энэ өдөр бас биднийг бүгд Монгол түмэн маань цэнгэр дэлгэцээ үзэн суугаа эрхэм үзэгчд маань бас энэ Богд хаан гэдэг номыг бас авч уншиж өөрийнхөө энэ оюуны хөрөнгө оруулалтыг хийгээрээ бид бол нөгөө Яста эцэг өвгдөөс уламжлагдаж ирсэн ёсоос чашнаа шүтэж одоо бас хүндэтгэж явах хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр та бас энэ сайхан ариун номоо манай хоёр зочинд бас бэлгэлэх байх гэж бодож байна. Олон богдын тухай бичгэд шашны талаас нь хотг товилгаадын сангийн их Монголын хотг товилгаадын сангийн тэргүүн Төвдөн Жамбаа гэж хувилгаан хүн шашны талаас нь түүхийн ухааны талаас нь Оохноо Бат сайхан түүхийн шинжлэх ухааны доктор профессор ийм хоёр хүн тэ хамтарч ийсэн гэсэн үг шүү дээ. Баянгар аймгийн харьяат би жогоо байлтан хүн хаяа хана ойрхол юм бай. Тэгээд энэ сайхан чөөжин сахиустан очирван чөөжин сахиустан зөвлөмөө танд энэ 8 богд 34 хаан түүхт номоо бэлгэлье. За Баянгараас ирсэн
ховрог танд, хамблам танд 29 зохиол орсон юм аа энд. Миний зохиосон Ардын ухааны дээж гэсэн энэ номыг өргөн барья. За ямар баяр вэ? Энэ сар дэлхий 2 гэж хүүхдийн зохиол Ардаа подкаст уншаад миний сэтгэлийг хүүхдийн дуу явна. Энэ хүүхдийн дууг Марламаа гэж Монголын сургуулийн Марламаа охин дуулсан хөгжмийн зохиол нар сар гэдэг хөгжмийн зохиолч сар дэлхий 2 гэдэг энэ найрглал хүүхдийн зохиолыг аялгуулан хаяа явуулж байгаасай гэж байгаль хамгаалагтай зорилгот нийцсэн тэрүүн мод тарих хөтөлбөрт нийцсэн номоо ингээд телевизийн хамт олондоо маш их баярлалаа гэлээлаа. За маш их баярлалаа. Маш их баярлалаа. За энэ сайхан нэвтрүүлгээ одоо яруу найраг зохиолч хүрэлцэн ирсэн байхад таныхаа бас одоо үгээр төгсгөж шүлгийг та нас сонсё гэж олон үзэгчид хүсэж байгаа баха. Та хоёр маань ч гэсэн хүсэж байна уу? За багш шавийн хүнд журмыг бодож олонний санаанд нийцүүлэн шашин төрийг ослон барьж сүсэг бишрэл төгөлдөр олон монгол овогтон шавь нар юугаан аштын зовлонгоос ангижруулах сайн мөрөөр удирдцугаа хэмээсэн болоо. Үнэнгүй зориг дэвчээр холын бодлого буй аваас үл бүтхүүлс нэгээхэн ч үвэ. Өглөөний гэрэлт наран өгөөмөр гიშиг дүүрэн өргөө гэринхэн хоймор цочин гичин дүүрэн мөнгөн сарны нэмсэглэл цагаан тэргэл дүүрэн мөрөн голын аршаан уран долгоо дүүрэн арвин сайлын сүн гөхүүр хөнигэн цалигсэн дүүрэн айраг сархтын сүн баарланхон мэлтэлсэн дүүрэн ариун галгалмтын сүн аргалын дэрвэлжин овоолон дүүрэн амьдралын өгсөн хүмүүний сэтгэлэн хангалуун дүүрэн өр хүүхдүүдийн магнайд Мишель дүүрэн улс Монголын ирээдүйн найдвар дүүрэн хучралт бүсгүй харцсан жаргал дүүрэн урамтай амжилтын цуурайн сонор дүүрэн Монголын сайхан нутаг үлзий шиг дүүрэн Монгол хүмүүний хувь заяа үнэт дэгш дүүрэн гэж өрөөё. За налгар намрын сайхан өдөр өргөдөж ирсэн зочтой бас үдэх гэж байгаадаа баяртай байна. Ямар гоё юм бэ таны одоо ном зохиолыг бишрэн шүтгэж шүү. Тандаа бас уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Хүн олонныхаа төлөө одоо өөрийнхөө эзэмшсэн тэр одоо эд шидээ үзүүлж олон хүмүүсийг эмчилж илаашруулсан Цэвэлмаагчдаа баярлалаа. Мөн одоо Баянхонгор аймгийн 3 болог сумаас зорж ирсэн Чулуунбат хамламдаа баярлалаа. Энэ сайхан өдөр бас баярлалаа гэдэг үг хэлэхэд бас багтахаар ийм сайхан бас торомхон зөвлөй цагийг бас хамтдаа өнгөрөөлөө. Та бүхний минь өг бүрэн өрөөлөөр дүүрэн үйлдэл бүрэн буйнаар дүүрэн өнөр жаргалтай сайн сайхан байх болтугай. Хүн чанар нэвтрүүлэг энд хүрээд жаргаж байна. Иргэн улстай түр баяртай үзэгчтэй. Хүн хүнээ хайрлая. Хүн чанараа өнгөлөн зүйлгий. Бид энэхүү нэвтрүүлгээрээ эд шидийн гэмээр зүйл тохиолдож, үхэл хагаслын загаас аврагдаж үлдсэн охины тухай бодит үннийг үзэгчдэд хүргэж, бурхан шашныг шүтэж чадаж гэмээр хүмүүн бидний амьдралд ач тусаа өгч байгаа үнэн түүхийг харуулахыг зорьсон юм а. Үзэгч та бүхэн гэгээ оюундаа тунгаан ойлгох үзье.